Сайн бацгаана уу? Өнөөдөр бичлэгээрээ найзын өсөлт хийлгэхгүйгээр за мөн найз болохгүйгээр хэрхэн Facebook чат үүсгэх вэ гэдгийг үзүүлнэ. За тэгээд шар хурууг дагаад хийгээрэй. За ингэхдээ Facebook нэрийг болохоор сайн мэдчих шаардлагатай. За тэр search хэсэг дээр Facebook-ийн нэрийг зөв бичих хэрэгтэй. Facebook нэрийг зөв бичээд хайхад хэрвээ гараад ирнэ. За тэгээд тэр нэрийг сонгоод тэгээ 10 хүнтэй групп нэр нээх учраас за 10 хүнийхээ нэрийг нь зөв бичээд за бүгдийн анханаас нь member-т оруулаад нээчих юм болох байгаа. Заавал бүгдээрэн дээр харуултайгаа найзлаад тэгээд нэг нэгээр нь нэмээд тийм хүсэлт илгээх шаардлагагүй байгаа шүү. За тэр дээдэлд харагдж байгаа next тавчийг дарна. За болцсон гэж үзэх юм бол за би ингээд юм 7 гишүүнтэй групп үүсгэсэн байгаа. За 7 гишүүнд олуулаа нэг тэгээ найз биш. За энэ хэсэгт группийнхаа нэрийг нь бичээд за тэгээд тэр дээд хэсэгт харагдж байгаа greet тавчийг дарангуут за ингээд групп үүсчин. За тэгээ members хэсэгт болохоор нэр нь за 8 гэх юм бол 8-аас соличин. За add дээр дараад хэрж нэмэх хүмүүс ахын бол нэмээд явуулна гэсэн үг.